анхааруулах. Энэ бүлэгт хүчирхийлэл болон зарим уншигчдад сэтгэл түгшээж болзошгүй харгас төслөлүүд агуулдана. Сайн байцгаана уу? Үзэх өдрийн мэнд. Суугаад дэмжээд доор байгаа данс руу хандив явуулаарай. За өөр юу ярих вэ? Гайж зэрэгээ дийлцгээе. Илүү хурдан. Алах гэсэн шийдэмгий байдалтайгаар. Анхны оролдлого бүтлгүйцэн. Нүдээ нээлттэй байлгасаар. Элднээсээ атгсан гараа сулруулахгүй. Түүнтэй дахин тулалцаар. Чи маш их өвдөж байгаа бололтой. Би чамд өршөөл үзүүлье. Маргааш чиний өөхөх өдөр. Түүнтэй тулалдахдаа боломжит бүх хувилбарыг би аль хэдийн туулсан. Өгсөн хүнд маргааш гэж байхгүй. Би орж байгааг нь харсан. Баярлалаа. Тэгвэл талархлаа илэрхийлж миний өглөөний ажлыг орлоод хийчих. Яахаар ингэж ичгүүргүй байдаг байна. Өнөөдөр 125 дахь өдөр. Ой, том нүдэ. Надад бэйли, бамбай, хутаг аваад ир. Дараа мөнгийг нь өгье. Дараа гинэ. Би мөнгө урьдчилж авдаг гэдгийг та мэднэ шүү дээ. Чамааг болохоор л ганц удаа итгээд өгч байгаа шүү. Ингрид ингэж хүн захирч явдаггүй дээ. Их сонирн бай шүү. Тийм ээ. Учир нь та нар бүгд үүргээ түүнд рүү чихдэг байсан. Яс суртахуун гэж алгуу та нарт. Юу гинэ? Чи толгоонд сүхтэй болмоор байна уу? Ах минь, айдаслал чамаа гэвэг. Өнөөдөр Ингрид нэг л сонирн бай. Ийм зусан шунсан харцтай байхыг өмнө нь харж байгаагүй. Би өөхөх бүртээ дэсшгүй өвдөлт мэдэрдэг. Хэрвээ би 10,000 оролдлогын дараач ялж чадахгүй бол яах вэ? Хэрвээ би өөр гарц хайвал яах вэ? Маргааш өглөө дахиад л энд сэрх үү? Эсвэл шинэ өдөр эхлэх үү? Би эхэлж байсан үеэсээ илүү хүчтэй болсон. Одоо зогсож болохгүй юу? Үгүй ээ. Энэ бол сонголт биш. Би даван туулах ёстой. Хана. Энэ өдрийг дахин давтах явцдаа. Би араатны зүрхийг мөн огцом дүрлтийг эзэмшсэн. Би энэ ажлыг дэмий өрөхгүй. Би дахиад нэг алхам мөргөшлөн. Онцгой авьяасгүй атлаа. Би өдийг хүртэл амьд үлдсэн. Бэлтгэл, аз, тайван байдал надад тусалсан. 46 дахь өдөр. Зүүн мөр минь бяцарсан. 47 дахь өдөр. Түүнээс бултаж өнхрөхөд өөр нэгэн толгойг минь зогсон. Тиймээс эхлээд түүнийг дуусгах ёстой болсон. 71 дахь өдөр. Хөл рүүгээ зүсүүлээд гаж цэрэг рүү хурч чадаагүй. 89 дахь өдөр. Сүх нисэн ирээд би үхсэн. Түүнийг амьд үлдээвэл гаж цэрэгтэй тулдахад цаад болдог. Тиймээс заавал алах хэрэгтэй болсон. Одоо олон төрлийн шидэх техник сурсан болохоор тийм ч хэцүү биш. Энэ дарааллыг дуусгахад бээл үргэлж миний ард байдаг. Шонхрын сарвуу гэх нэртэй харваачд. Гэхдээ тэдэнтэй зуралдах зав байхгүй. Одоо хаантай нүүр тулах цаг ирлээ. Зөвхөн бултаж тэгээд дүрлэлт хийгээд байвал ялж чадахгүй. Би түүнийг дэсвэрлэж дийлэх ёстой. Тэр жирийн ягуун цэрэгч жинхэнэ мастер
Суутан гэж дуудахаар хэмжээний дайчин. Гэхдээ дуршлаг дутуугаас болоод амархан сандардаг. Вайлан хөөсний цэргийн хэв маяг түүний эсрэг үр дүнтэй. Би тэр тавталгааны тухай бүхнийг мэдсэн. Би ялсан. Навшо, чи минийх хэд оройтлоо. Тэнийг юм битгий хий, Рэм. Би чамд өршөөл үзүүлье. Ханыг давлаа. Юу вэ? Мэлхий юу да? Би түүнийг их удаан сургаж бэлтгэсэн. Тэгээ чам шиг амтанд алуулах гэж. Үх. Манай ахлагчийг алах гэж байгаа бол эхлээд миний зөвшөөрөл хэрэгтэй. Ахлагч гинэ тэр сул таараа хархаа юу? Чи биш юм уу? Мэлхийнүүд тулдаан төрсөн төрөл зүйл. Түүнийг алах зорын ганц арга нь шидээр шатах, эсвэл зүрхийг нь сүлбэх. Ёстой төвхтэй юм. Ийм төвчний дайчин ийм өчүүхэн тулдаанд яагаад байдаг вүлээ? Түүнийг алахын тулд амь насаараа тулдах хэрэгтэй бололтой. Тэгэх нь надад ашиггүй. Аимхай. Ухраад. Чи өнөөдрийг давж чадлаа. Гэхдээ энэ бол бүх зүйл. Чи цаашдаа дахин хантай тулгарна. Дэвсвэрлэж чадахгүй. Чиний хувь тавилан бууж өгч зөвхрөлт автах. Хувь тавилан гинэ. Миний хувьд хан гэдэг бол даван туулахын төлөө арьсдаг. Харж л бай. Би хүлээж байна. Чамайг эвдэрч эмхрэхийг чинь. Би хаана байна? Чи эмнэлэгт байна. 2 өдөр унтсан. 4-р салааны гишүүн Рэм. Би чамайг мэлхийгээс аварсан. Санаж байна уу? Мэлхий гинэ. Сүүлд над руу дайрсан нь мэлхий байсан гэж үү? Амьд үлдсэндээ гайхаж байна. Яс хуураагүй ч толгой чинь ихт оргил тавсан гэсэн.
Намайг санаж байгаа биз дээ. Би чиний хамгийн сайн найз. Бид хизээч найзууд байгаагүй дээ. Язгууртны алуурчин минь. Болгоомжтой. Бусдын нууцыг задруулж болохгүй шүү. Бусдынх гинэ. Бид чинь сайн найзууд биз дээ. Би өнөөдрөөс малтарч чадсан. Шинэ өдөр эхэлсэн. Би амьд үлдсэн. Чамааг энд хэвтүүлэхэд би ямар их мөнгө зарцуулсныг мэдгүй ахлагчаа. 3 нугалж төлнө шүү. 4-р салааны гишүү Крис. Тийм үү. Наад чиг доод төвшний явган цэрэг яаж энд эмчилгээ авсныг гайхаж байсан юм. Тулаан чамайг огт хараагүй шүү. За яах вэ? 2 нугалж төлөхөд болноо. Дуртай ахлагчтай зориулсан хөнгөлөлт шүү. 4-р салааны гишүү Саксон. За яасан? Юу хэрэгтэй болов? Төрхлөг. Өдөрт 2 удаа түрхээрэй. Хаанаас авснаа хэндэж битгий хэлээрэй. Энд чинь Саксны байн хэргэлдэг төрхлөг бай. Гэхдээ тэр юмоо хуваалцах дургүй биз дээ. 4-р салааны гишүү Аудин. Намайг орхиоч дээ. Би өвчхээгүй байна. Тэд ээлжлэн ирээд байгаад итгэж өгөхгүй л байна шүү. Өмнө надад ингэж санаа тавьдаггүй байсан. Надад санаа зовж байна гэж үү? Нээрээ гэж үү? Ахлагч эмнэлэгч юу хийж байгаа юм бэ? 4-р салааны гишүүн Рагна. За Рагнаг стооцвол тэр лав санаа зовоогүй байх. Энд өөр 2 хүн байлаа. Надтай байнга зодолцдог өөр ангийн салааны дарга. Юу ахарав? Тэгээ дандаа хаашаа ч юм ширтэж суудаг нэг цэрэг. Доогуур цалтай харагдсан. Тэгэд яаж энд орсон юм бол? Энд байгаа 444-р салааны дарга хэн бэ? Эльфүүдээ. Хариалла хэл цэргээ. 2-р анги 3-р салааны дарга Вензис хадагтай. Танаа ангид дээд тушаалтна үндэс угсаагаар нь дуудах ёс байдаг юм уу? Уучлаарай хадагтай. Дээд тушаалтан сонсноор бол 4-р ангийн шинэ ахлагч байх. Намайг Инкрид гэдэг. 4-р анги, 4-р салаа, 4-р дасгийн дарга би байна. Хадагтай. Хэцүү дасгийг сайн удирдах байгаа гэж сонслоо. Цаашид чамайг ажиглаж байх болно. Юу? Тэр үүний төлөө л ирсэн гэж үү? Харин чиний нэр өршөөгөөрэй. Намайг Кэрэн гэдэг. Хадагтай. Дөнгөж сая цохоогоод хэлж хүүдээ. Ахлагчтай ингэж энгийн харьцаж байгааг ботход тэр язгууртан юм болов? Өвдөлт бараг арилж, хүч маань эргэж ирж байна. Дахиад бэлтгэл хийж эхлэх цаг боллоо. Хаашаа явах вэ? Бэлтгэлийн талбай руу явдаг юм уу? Утгагүй юм. Доод төвчний явган цэрэг ингэж их хичээгээд яах гэсэн юм бэ? Сүүлийн тулааныг эргцүүлэхэд багада үнэтэй сургалтад сууж сурч байсан шиг цөөн хэдэн хэрэгтэй зүйлүүд сураад авлаа. Тэр сүүлчийн дайралтад би бүхнээ зориулсан. Гэхдээ бүтлгүйтвэл яах байсан бэ? Нэг л цохилтод бүхнээ даатгсан нь зөв байсан уу? Хэрвээ бүтлгүйтсэн бол би өхөх байлаа. Хэрвээ цохил бүр минь Ремийн сүх шиг сүртэй байсан бол би дайралтын урсгалыг хадгалж чадах байсан. Чи үнэхээр шаргуу юм аа. Юу хийж байгааг чинь ойлгохгүй юм. Сарвчанд гараа хөдлөгчгөөд одоо болохоор энэ зогсоод юу ч хийхгүй байгаад байх юм.
Тэр хөдөлгөөн гарын атгалтыг бэхжүүлэхийн тулд хийдэг. Одоо бол сүүлийн тулааныг эрх зүүлж байна. Яах гэж? Өөхөхгүй тулд. Өөхөхгүй гинэ. Тэгвэл амь насаа хамгаалаад чи юу болох гэж байгаа юм бэ? Миний мөрөөдөл. Хэлэх бүрд инээдийг нь хүргэдэг. Авэсгүйгээсээ болоод би аль хэдийн хязгаартаа хүрсэн. Гэхдээ би мөрөөдхөө байлаагүй. Хүлэг Баатар. Чи анхных нь юуны анхных билээ? Инехгүй байгаа анхны хүн. Өө, би инээхээ мартчихсан бололтой. Гэхдээ чамайг хараад нэг юм санджглаа. Уучлаарай, надад хийх ёстой ажил байгаа юм бэ. Нэг өдөр Хүлэг Баатар болбол миний нэрийг санаарай найз минь. Анх удаа намайг хинч ингэж зоригжуулж байгаагүй. Тулааны талбарт хэн Баатар байсан бэ? Сабрис. Хөөе, өглөөний хоол хаана байна? Хоолоо шингээгээд баасаа гаргасныхаа дараа биднийг хооллох гэж байна уу? Би тэнүүлж хөгжимчний дуугаар сэрж, оройцсон өглөөний хоолыг хүлээгээд бэлтгэж явахын оронд салхилсан. Ахлагчаа, шархч чинь яаж байна? Дөрхлөг их тус боллоо, баярлаа. Талархаж байгаа бол үүрэгтэй хурдан эргэж ор ирэх мэ. Сайхан амраарай Ангрид. Чийч бас. Тэгээд би эрт унтсан. Энэ бол онц юм болоогүй нэг өдөр байлаа. Сабрис. Тулааны талбарт хэн Баатар байсан бэ? Тэнүүлж хөгжимчин дахиад ирчихсэн юм уу? Тэнүүлжлэг гэдэг үгийн утгыг мэддэггүй юм байх та. Хөөе, өглөөний хоол хаана байна? Хоолоо шингээгээд баасаа гаргасныхаа дараа биднийг хооллох гэж байна уу? Өчигдрийнхтэй яг адил. Үгүй ээ, байж болохгүй. Ахлагчаа, шархч чинь яаж байна? Дөрхлөг их тус боллоо, баярлаа. Талархаж байгаа бол үүрэгтэй хурдан эргэж ор ирэх мэ. Яг адилхан. Өдөр дахиад эхэллээ. Чи дахиад нэг хантай тулгарна. Энэ удаа амьд үлдэж чадах хэсгийг чинь харъя. Тэгэхээр эн чинь би унтаж бахтаа өгсөн гэж үү? Би гаж цэрэгтэй тулгарч байсан үеэсээ ч дор байж илүү өрөвдөлтэй. Гэхдээ даван туулах тусмаа илүү амттай. Дараагийн сорилтын цаг ирлээ. Намайг хэн яаж алсан бэ? Дайсан энд ирэхийн тулд олон цаадыг давах ёстой. Наа зах нь Хүлэг Баатар байх хэрэгтэй. Гэхдээ тийм биш. Энэ бол чимээгүй нууцаллаг. Доторх хүн л байж таарна. Эмнэлгийн байршлыг мэддэг. Чимээгүй алж чаддаг нэгэн. Дуугүй, шаламгай, эльф яг тохирно. Тэр өдөр ирээд байныхаа байршлыг мэдэж авсан юм болов уу? Өөрийн нүдээр харахаас өөр аргагүй. Эмнэлэгт орох ганц л хаалга бий. Алуурчныг хармагц орилж, бусдыгаа сэрэхэд л хангалттай. Би зүгээр л хүлээ. Хорцсон. Хэнийг ч харсангүй. Бүх биеийн сааччихлаа. Ярихч боломжгүй. Маш хүчтэй хор байна. Тийм болохоор түүний дайрсныг ч мэдээгүй юм байна. Бусад маань Вензис, Крен тэнд бай. Алуурч. Өөр нэг алуурч. Тэгэхээр чи байсан юм уу? Ангийн ахлагч. За ингээд энэ цуврал маань дуснаа. Та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Тэгвэл see ya.